Намын шинжлэлээс Монголын шинжлэл рүү урагшилсаар Монголоос аяны хүрээнд бас намын үзэл баримтлал, намын дүрм үзэл баримтын талаар бас гишүүдтэйгээ уулзч ярилцж үндэсний бодлогоор нэг гишүүдтэй бас сумдараа явсан. Тэгээд толгомж байгаа асуудлууд бол бас нэлээд байгаа. Намын шинжлэлийн хувьд одоо анхан шатнд, дунд шатнд бас шинжлэлийн асуудлуудыг хийх заашгүй шаардлага байгаа гэж үзэж байгаа. Тэгээд энэ шүтгээр өнөөдрийн бас сургалт семинар бол хоёр дахь хаян болоод үнэхээр үр дүнтэй болох байх гэж бодож байгаа. Тэгээд бид өөрсдөө бас одоо анхшинтаа яаж ажиллах уу, яаж одоо анхчдын гишүүдийг идэвхжүүлэх үү, тэднийг одоо намын үйл ажиллагааны оролцоонд яаж хөтөлж явах уу гэдэг энэ аргачлал одоо энэ сургалтаас бас нэлээд үр дүн хүлээж байгаа. Тэгээд 11 сарын 1-ээс 12 сарын 10-ны хооронд одоо намын шинжлэлийн хоёр дахь хаян нэг хүрээнд одоо намын дунд болон хангалттай байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлэх, шинжлэх намын одоо үзэл баримтлалаа бас их хурлынхаа өмнө нийт гишүүдээр ойлгуулж ихтгэл болгох тийм энэ чиглэл рүү нэлийн том ажил болох хаа гэж ингэж бодож байгаа. Улс сургуулийн сэдвүүдийн үед танд ямар Ер нь одоо Монгол орны өнөөгийн улс төрийн байдал, эдийн засгийн байдал, Монгол орны хөгжил зөв зам руу явж байна уу, буруу зам руу явж байна уу? Энийг одоо өнөөдөр бас ардсан намын бүлгийн гишүүд мөн одоо улс төр судлаачдаас бид нар мэдээлэл авч одоо байгаа нь бол үнэхээр одоо бас цаг үе болсон юм асуудал. Цаашдаа ардсан нам одоо хэрвээ Монгол орны хөгжлийн төлөө бид одоо юу хийх үү гэдэг гарцаан бас дор дороо бодож төлөвлөх энэ ажлууд бас чухал түлхэн болно гэж ингэж бодож байна. намын шинжлэлээс Монголын шинжлэл рүү урагшилсаар ардчилсан намын шинжлэл, үжил баримтлал, үндсэн дүрм, бодлого үйл ажиллагааг намын бүх шатны байгууллагуудад хүргэх, намын байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинжлэх хаян эхлэх гэж байна. Бид Монголоо сонсын аяныг орон даяар зохион байгуулж, нийт 150 мянга гаруй иргэд гишүүдэн сонссон юм. Аяны үргэлжлэл болж ардчилсан намын 180 мянга гаруй гишүүдэн сонсож, намын шинжлэл үргэлжилнэ. Намын шинжлэлээс Монголын шинжлэл рүү урагшилсаар